За сайн байцгаана уу гүлүүдээ. Та бүхэндээ өнөөдөр функц гэж энэ тухай ойлголттой болох функцийг харгалзаагаар дүрслэх, харгалзуулах дүрмийг үгээр эсвэл үгсэг, зураг, тэмдэгт хэрэглэн тодорхойлох талаар багш нь зөвлөмж хүргэх гэж байна. За эхний маань одоо зөвлөмжин дээр болохоор багш нь жишээгээр авч үзье. За бид нар бол энэ доорх зургийг хараад ямар үйлдэлтэй өгсөн энийг дэвтэртээ бичээд явнаа. За эхнийх бол мод байна. За тэгээд нэг үйлдвэрийн газар байна. Тэгээд цаас гарч ирсэн байна. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн яаж бичих вэ гэхээр дэвтэр дээрээ мод. За дэвтэр дээрээ функц гэсэн гарчгаан тавиад мод. За үйлдвэр. За ингээд цаас гэсэн юм аягаар дүрслэн бичээд яваарай. Мод, цаас, үйлдвэрлэл. За дараагийн жишээн дээр болох тогоон цэрэг. За шохой, чулуу байна. За чулуу. За чулуу мөн одоо уурын зууханд орж байна. Станцад. За тэгээд үнс болж гарч ирж байна. Үнс болж гарч ирж байна. Тэгэхээр та хэд нүүрс. За мөн дэвтэр дээрээ нүүрс. За цахилгаан станц. Цахилгаан станц. За үнс. За ийм маягаар одоо бичээд яваарай хүүхдүүдээ. За 2 дахь жишээ, 3 дахь жишээ, дараагийн жишээн дээр за элс байна. За тэгээ хайлуулах үйлдвэр байна. За тэгээд элсээр бид нар нэс шилийг гаргаж авдаг байх. За элс. За тэгээд хайлуул одоо үйлдвэрлэл. За үйлдвэрлэл. За тэгээд шил гэсэн бүтээгдэхүүн гаргаж ирж байна. За дараагийн жишээн дээр нь багш нь харуулъя. За энд ямар зүйл харагдаж байна гэхээр хонь хэрэгах. За хонь хэрэгах үйлдэл харагдаж байна. За тодруулж харуулъя багш нь. Хонь хэрэгж байна. Хонь хэрэгах үйлдэл явагдаж байна. За дараагаар нь за үйлдвэр нь болохоор хийсний үйлдвэр. Тэгээ эндээс хивс гарч ирж байна. За бидний бичих юм бодвол хоньноос бид нар юуг гаргаж авч байна? Хоньыг хэрэгах үйлдэлийгээд ноосноос за хивсний үйлдвэр. Хивсний үйлдвэр. За ингээд хивсний үйлдвэр энэ эцсийн бүтээгдэхүүн юу гарч ирж байна? Хивс гарч ирж байна. За гэх мэтчлэнгээр бид нар маш олон жишээнүүдийг хэлж чадна. За та нар дотроо тэр жишээнүүдээ санаж бодоорой. За багшийн 2 дахь хуудсан дээр бол одоо та бүхэн ангид байсан бол одоо багаар бид нар энэ олон материалыг тарааж баг өөр материал хийх байлаа. За торг. За өдөрчин торгыг эсгэн ойн. За тэгээд дээл хийх үйлдэл байлаа. За хуунцар материалуудыг бид нар хайлуулах үйлдвэрт авчиад хуунцар сандал, за ширээ гэх мэт зүйлийг бол хийж болдгоо. За дараагийн нэг жишээ бол бид нар талах. За тэгээд одоо талах хэрэгцэгч машин. Тэгээд бид нар зүсмэл талах гэсэн ийм бодлыг гаргаж ирж байна. За дараагийн жишээн дээр бид нар мөс хөлдөөгчөнд хийгээд усыг бид нар хөлдөөгчөнд хийгээд мөс. Эсвэл мөсийг халаагуурт хийгээд ус гаргаж авч болно. За дараагийн нэг жишээ бол жимс. За миксердэж бутлаад бид нар жуус гаргаж авдаг. За дараа нь сүү байна. Сүүг бид нар үйлдвэрт аваад ариутгаж боловсруулаад савлаад одоо цэвэр сүү маань гарч ирдэг байх нэ. За энэ бүхэнд бол за үүнтэй нэгэн адилаар багш нь энэ жишээг бас сонирхож оруулсан. Хүүхэд байх юм. Хүүхэд маань сургууль дээр хэллээ. За тэгээд энэ дээр хүмүүжил сургалт гээд олон талт үйл ажиллагаа, сургалтын бүхэд үйл ажиллагаа явагдана. За үүний үр дүнд бол их оронч, бүтээлч, боловсралтай зөв Монгол хүүхэд болж төлөвшөж гарч ирдэг. Тэгэхээр сургууль гэдэг маань нэгсэн доо бас үйлдвэрлэлийн газар юм байна гэж бид нар
нэг үгээр ойлгож болох юм аа. За тэгвэл бидний одоо энэ бичээд байсан энэ юу маань одоо саяын зүйлээс харахад ямар нэгэн бүтээгдэхүүн байх юм. За ямар нэгэн бүтээгдэхүүн байлаа. За тэгээд энд одоо үйлдвэрлэлд орлоо. Үйлдвэрлэлд орлоо. За тэгээд дахиад юу гарч ирж байна вэ? Бүтээгдэхүүн болж гарч ирж байна. Бүтээгдэхүүн. За ийм л одоо бид нэр бол та бүхнийг ажигласан байх гэж бодож байна. Тэгэхээр ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машинууд болон за тооны машины ажиллах формын ижил төсөөтэй энэ ялгаатай талуудыг бид нэр харж болно. За тэгэхээр багш нь юунтэй адилхан тоон дээр энэ үйлдэлүүдийг хийж үзүүлье гэж бодож байна. За жишээлх юм бол бид нар 4 гэсэн тоо өгсөн байлаа. 4 гэсэн тоо өгдлөө. За 4 гэсэн тоо өгдөгтэйгэн зэрэг бид нар яаж болох вэ гэхээр 4-ийг гэсэн тоо өгдөөд за ямар нэгэн үйлдэл хий. За энэ үйлдэл нь 7-оор үржих үйлдэл байсан гэж саная. За тэгээд 7-оор үржих үйлдэл хийгээд тэгээд 4 7 хэдв 28 гэж бид нар гаргаж ирж байна. 28 гэж гаргаж ирж байна. За энэ бол тоо. Тоон дээр арифметикийн үйлдэл хийгдээд тэгээд дахиад тоо гарч ирж байна. Арифметикийн үйлдэл хийгдээд дахин тоо гарч ирж байна гэж бид нар харж болно. За дараа нь за энийг дахиад цааш нь бид нар бас хийж болно. 28 гэсэн тоогоо 28 гэсэн тоон дээр дахин 2-оор үржих үйлдэлийг хий. 28-ыг 2-оор үржүүлэхээр за бид нар хэд гэсэн тоо гаргаж ирэх 28-ыг 2-оор үржүүлэхээр 56 гэсэн ийм эцсийн тоо гаргаж ирж байна. Тэгэхээр 4 гэсэн тоо өгдлөө 7-оор үржих арифметик үйлдэл орж ирлээ. Тоо гарлаа. За энэ тоогоо дахиад арифметикийн 2-оор үржих үйлдэл орж ирлээ. Тэгээд 56 гарч ирж байна. Тэгэхээр энэ бол тоон дээр ямар нэгэн үйлдэл хийгээд тэгээд дараагаар нь тоо гарч ирж байна гэсэн. Тэгэхээр бид нарт юу гэж үзэж болох вэ гэхээр тооны машин тоо гэсэн ийм ойлголтыг бид нар бас авч үзэж болно гэсэн юм санааг багшны жишээн дээрээс гаргаж хэлж байна. За дараагийн нэг жишээг багш нь үзүүлье. 19 гэсэн тоо өгдөж энэ дээр ямар нэгэн үйлдэл хийгээд 57 гарчээ. За энэ үйлдэл нь чухам ямар үйлдэл байх болоо? Тэгэхээр бид нар яах вэ? Энэ үйлдэлийг бодохдоо за 57-гоо хуваадг нь 2 гээд 19-ийг юм байна шүү багш нь худлаа. 57-г хуваадг нь 19 гээд бид нар 3 гэсэн үйл гаргаж байна. Тэгвэл бидний энэ гол үйлдэл маань бол үржих нь 3 гэсэн үед арифметикийн үйлдэл байжээ. За энэ жишээг бид нар бас хийж болно. За дэвтэртээ бичээд аваарай хүүхдүүдээ. За энд бол мэдэгдэхгүй байсан. Ямар үйлдэлээс асуултын тэмдгээр тэмдэглэж болно. Тэгэхээр бид нар 19 асуултын тэмдэг үйлдэл мэдэгдэхгүй. За тэгээд эцсийн үр дүн нь хэдв? 57. За бодохдоо бид 57-гоо 19-тэй хуваагаад ингээд үржих үйлдэл 3-аар үржигдэх үйлдэл хийгдсэн байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрлээ. Авчид аваарай. За дараагийн нэг бодлого. Дараагийн нэг бодлого нь аавш нь энэ жишээг тавья. За ямар нэгэн үйлдэл байна. Энд ямар нэгэн үйлдэл байна. За энэ дээр 36 гэсэн тоо байна. За тэгээд 72-ыг гаргасан. За тэгвэл энд ямар үйлдэл хийгдэх байсан бэ? За энэ бодлогыг бодоорой хүүхдүүдээ. За энд бол 72 гарсныг багш тодруулаад тавьчих. За магадгүй та нар 72-оос 36-г хасаад 36 гаргасан баг. Эсвэл 72-ыг
36-ад хуваагаад 2 гэсэн ийм хариу гаргаж ирж байгаа. Тэгэхээр эндээс юу гэж хэлж болох вэ гэхээр юу гэж хэлж болох вэ? 36-г 2-оор үжүүлээд 72 гэж үзэж болно. 36-г 2-оор үжих үйлдэл. 36-г 2-оор үжих. Эсвэл 36 дээр 36-г яах вэ? Нэмэх үйлдэл. Үндсэндээ ямар үйлдэл хийсэн бэхээр бидний оролт бол 36. За 36-г нэмэх үйлдэл 2-оор үжих үйлдэл гэж ингэж гаргаж ирж болно. Тэгвэл бид нар тоон дээр үйлдэл хийгээд тэгээд өгүүлээд тоог гаргаж авч байна. За бидний үйлдвэрийн жишээ болон за саяын бодлогоос одоо нэг багш нь дараалал үнэлтийг хийж байна. За эхний жишээн дээр бол эхлээ ямар нэгэн бүтээгдэхүүн өгөөд ирсэн. За эднийг юм бол математикт юу гэж нэрлэдэг вэ гэхээр оролт гэж нэрлэдэг юм байна. Оролт. За энэний дараагаар ямар нэгэн машин оролт. За машин буюу үйлдэл. За тэгээд эцсийн бүтээгдэхүүний гаралт. За үйлдэл, машин, гаралт гэсэн. Ийм одоо журмаар бол бид нар функцийг ойлгож болох нэ. За сайн дэвтэр дээр хэмжээд аваарай. Оролт, машин, гаралт. За тэгвэл энийг одоо бид нар бичиж, энэ дээр бичиж. Оролт. За үйлдвэрлэлд бол оролт байдаг юм байна. Тэгээд юу байдаг байх нь? Машин байдаг юм байна. Машин техник нь байдаг юм байна. Тэгээд юу? Гаралт. Ийм байна. Оролт, гаралт. За үүнтэй төстэйгээр математикт тоо. За тэгээ юу байх нь? Арифметик. Үйлдэл. Тэгээ эцэст нь юу гарч ирж яах нь? Тоо гарч ирж байна. Тоо гарч ирж байна. За тэгвэл эндээс бид нар харж байгаа функцийн тодорхойлолтоо бий өгч болно. Функцийн тодорхойлолтоо өгөөрэй хүүхдүүдээ. За хүүхэд болгон дотроо функц гэж одоо ямар зүйлийг хийж өмжтгөөнийг хийж болох юм аа гэж дээрээ. За тэгвэл алюминий жуус үйлдвэрлэдэг машины түүхийд нь алим, бүтээгдэхүүн нь алюминий жуус байлаа. За модыг үйлдвэрлээд түүхийд нь мод. За тэгээд үйлдвэрлээд бүтээгдэхүүн нь цаас байлаа. За тооны машины түүхийд нь болох тогон зэрэг тоо байх юм байна. Бүтээгдэхүүн бас юу байх нь? Тоо байна. За үүнээс гадна эдгээр машин түүхийдийг бүтээгдэхүүн болгон гаргадаг үйл ажиллагаа болон хийх үйлдэлээрээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бол түүхийд гараад байдаг юм. За математик дээр болохоор тооноос тоо гарч ирээд байна. Тэгвэл одоо функцийн тодорхойлтыг хэдүүлээгүй. Оролт нь тоо байх. Оролт дээр хийх үйлдэл нь арифметик үйлдэл байх. Ийм харгалзааг функцэн машин буюу функц гэж нэрлэж байгаамаа. Оролт нь тоо байдаг. За оролт дээр хийгдэх үйлдэл нь арифметик үйлдэл байдаг. За тэгээ арифметик үйлдэлд ийм харгалзааг бид нар юу гэж хэлдэг байх нь? Функцэн машин буюу функц гэж нэрлэдэг байх нэ. За одоо багштайгаа нийлээд жишээ бодъё. За нэгдүгээр жишээ бодлого нь функц гэж юу хэлдэг талаар бид нар аваад үзлээ. За жишээ бодлогын маань нэгдэнэ. За 75 дээр хас 25 гэсэн үйлдэлийг хийгээд дахиад 5 гэсэн хуваах үйлдэлийг хийгээд гаралтыг нь олоорой гэсэн юм бодлого байна. За энийг дэвтэртээ бичиж аваад бодоорой хүүхдүүдээ. За бид нар 75-аас 25-ыг хасах үйлдэлийг хийн. Тэгээд гаралт нь 50 байх юм байна.
дахиад 50-ыг 5 хуваагаад гаралт нь 10 байх юм байна. Гаралт нь 10 байх юм байна гэж бодох нэ. За тэгвэл бид нэр гаралт машин 2 өгсөн буюу үйлдэл мэдэгдэж байгаа тохиолдолд бид нар гаралтыг олж болох бодлогыг бодлоо. За 2 дугаар бодлогын жишээн дээр оролт мэдэгдэхгүй. Оролтоос 5.7 гэсэн тоог хасаад 4-өөр үржихэд гаралт нь 20 байх юм байна. За тэгвэл оролтыг олоорой гэсэн ийм бодлого байна. За бид нэр арифметик үйлдэлээрээ бодоход бол амархан 20-ыг 4-тэй хуваагаад тэгээд 5.7-гоо нэмээд олж болно. За тохиолдолд бол бид нар яаж бодож болох вэ гэхээр 20-ыг 4-тэй хуваан 5 дээрээ 5.7-гоо нэмээд 10.7 гэж бодож болно. Ийм гэж бодож болно. Нөгөө талаасаа бидний мэдэгдэхгүй байгаа оролтоо x хувьсгчаар тэмдэглээд 5.7-г хасаад за энэ гарсныг 4-өөр үржихэд 20 гарна гэсэн ийм хичтгэлийг бодоход шилжиж болно. За x-ээс хасах нь 5.7 тэнцүү 20-ыг хуваах нь 4. X-ээс хасдаг нь 5.7 тэнцүү 5. X тэнцүү 5 дээр нэмдэг нь 5.7 буюу 10.7 гэсэн оролт байжээ гэж ингэж бодож болно. За аль болох одоо аргаар бодож ивэл та бүхний бодлого бодох чадвар дэвшилж явах ёстой. За 3 дугаарт бид нэр гаралтыг олох бодлого бодлоо. Оролтыг олох бодлого бодлоо. Одоо бид нэр үйлдэлийг олох бодлогыг бодъё. За бид нар энэ бодлогыг нэгдүгээрт 20 дээрээ 31-ийг нэмж бодож болно. Энэ нь бол 51. За 51-ийг 17-д хуваахаар 3 гарч. Тэгвэл бидний энэ асуултын тэмдгийн оронд 3 үржих 3 гэсэн ийм үйлдэл байсан байж таарах гээд байна. За энийг бас тэгтгэл зохиож удаж болно. 17 x гэсэн үйлдэл хийгдэн 31-ийг хасна. Тэнцүү 31-ийг нэмнэ тийм ээ 31-ийг нэмнэ гэсэн үг үстэй. За тэнцүү хэдүү 50. Юулээ ингээ 20 хасах нь 31 шүү. Энэ хасах үйлдэл байгаа. За тэгэхээр 17 x тэнцүү 20 дээр нэмдэг нь 31 17 x тэнцүү 51 x тэнцүү 51-ийг хуваадаг нь 17 x тэнцүү 3. За 3-аар энэ хасах 31 байна шүү. Хасах 31 гэсэн үйлдэлээ. За тэгээ 20 гарсан. За ийм маягаар бид нар яах вэ? Бодож болно. За үүнийг бүгдүүд дэвтэртээ бичиж аваарай. За дараагийн бодлого. За дараагийн бодлого нь болохтой онцлог. За энд нэг үйлдэл байх юм. Энэ оролт мэдэгдэхгүй байна. Оролт мэдэгдэхгүй байна. За оролт мэдэгдээгүй. За энд одоо 5 дээр нэмэх үйлдэлийг хийгээд 3-ыг хасах ийм функцийн оролтонд 2 за энэ бол оролт байна. 2 4 5 7 9 12 гэсэн тоонуудыг оруулсан байна. Тэгээ энэ хүснэгтэнд харгалзааны диаграммыг одоо оруулаарай гэж. За 2 дээр 5-ыг нэмлээ 7
7-оос 3-ыг хаслаа 4. 4 дээр 5-ыг нэмлээ 9. 9-өөс 3-ыг хаслаа 6. 5 дээр 5-ыг нэмээд 10. 3-ыг хасаад 7. 7 дээр 5-ыг нэмлээ 12. Хаслаа 9. 9 дээр 5-ыг нэмлээ 14. 14-өөс 9 дээр 5-ыг нэмлээ 14. 11. За 12-ыг 5 дээр нэмлээ 17. Энд хийдгүү 14. За тэгвэл бидний энэ оролтуудаа тэмдэглэх нь энэ оролтууд нь 2, 4, 5, 7, 9, 12 гэж тэмдэглэе. За тэгээ бидний одоо бас нэг юунд оролт гаралт үйлдэлийг мэдхээс гадна харгалзуулах функцийг харгалзаагаар дүрслэх, харгалзуулах дүрмийг үгээр эсвэл үсэг зураг тэмдэг хэрэглэн тодорхойлж болно гэж ярьсан. За тэгвэл энд одоо бидэд 4, 6, 7, 9, 11, 14. За энд үйлдэлээ буруу хийсэн байх бол сайн хүүхдүүдээ хянаарай. Тэгвэл 2 4-ийг харгалзаж. 4-өөс 6-ад харгалзаж. 5 нь 7-д, 7 нь 9-д, 9 нь 11-д, 12 нь 14-т харгалзаж байгаа ийм функц байх юм аа гэж тэмдэглэж болно. Цаашдаа бид нар функцийг y тэнцүү f отто x гэсэн. Өөрөөр x гэсэн оролттой дээр ямар нэгэн функцийг үйлдэл хийхдээ одоо гаралт гарч явах юм аа гэсэн ийм санаагаар бид нар тэмдэглэж бодож явах юм аа. За ингээд бид хэд функцийн талаарх ойлголтоо тодорхой хэмжээгээр авсан ба за энэ бодлогуудаа сайхан бичиж аваад миний хүүхдүүд гэрийн даалгавартаа сурах бичгийнхээ за энэ математик 6 гэсэн сурах бичиг байна. Энэ сурах бичгийн 101-р хуудсыг гаргана. 101-р хуудас. За энд функцийн тухай ойлголт байгаа. За жишээ 1, 2, 3-ыг бодоод за 102 дугаар хуудасны 112-оос 116 дугаар бодлогыг бодоорой. За мөн 106 дугаар хуудсанд байгаа давтах хэсэг гэсэн энэ бодлогын 107 дугаар хуудсан дээрээс 140-өөс 144 дугаар бодлогыг бас бодоорой. За сурах бичгийнхээ 101 дугаар хуудасны жишээнүүдийг уншиж танилцаад 102 дугаар хуудасны 112-оос 116 дугаар бодлого за мөн 107 дугаар хуудасны 140-өөс 144 дугаар бодлогыг бодож багштаа бодолтоо явуулж зөвлөгөөгөө аваарай. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.